хэвлэлийн эрхчлөө гэдэг бол ерөөсөө л цогцоороо бол ардчлал юм те. Үннийг хэлэх эрх гэдэг бол хамгийн чухал зүйл аахгүй. Тэгэхээр өнөөдөр бол үннийг хэлэх маш их айцтай байна. Манай сэтгүүлчд те. Цагдаа хуулийн байгууллагт дуудагдж байна. Үннийг хэлснийхаа төлөө те ардчлалыг хамгаалсныхаа төлөө гэж би хэлнэ. Тэм учраас энэ хэвлэлийн эрхчлөөний энэ өдрөөр ганц дуугараад байх биш. Энэ хэвлэлийн эрхчлөөний тухай хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой гэж би бас бодож байна. Тэгэхээр 1998 онд анх одоо хэвлэлийн эрхчлөөний хууль бол манай Монгол улсад бас батлагдсан байдаг. Энэ хууль урд нь одоо бас 30 жилийн хугацаанд 10 хэдэн удаа бас их хурлын босыг давж гарч чадаагүй байдаг шүү дээ. Тэм учраас энэ олон сэтгүүлч мэргэжилтэй гишүүд одоо энэ их хурлд сонгогдсных энэ хэвлэлийн эрхчлөөний тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Хэвлэл мэдээлэл гэдэг чинь ерөөсөө ардчлалыг бэхжүүлдэг механизм учраас ард түмнэрээ хилцүүлэх ёстой. Үнэнтэй ойр байхын тулд одоо бид нар яг л бүхэл өнөөдөр байгаа зүйлийгээ галган дээрээ гаргаж тавьж агаад сайн ярилцах ёстой байхгүй. Тэм учраас энэ хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль өөрчлөлт оруулах талаар энэ одоо шинээр сонгогдсон их хурлын даргатай ч гэсэн би бас санал бодлоо хуваалцж ийсэн. Бид нар бол дэмжиж ажиллана гэж саналаа өгсөн байгаа.